За та бүхэндээ Лиза болоод Ятарот хөөцрийн мэрэг YouTube сувгаараа мэдчилж байна. Өнөөдөр миний хийх мэрэг төлөв хийх сэдв бол тэр таны сайн найз үнэн ч хамтарч байж чадах хүмүүн үү гэдэг богино хэмжээний тарот мэргийг хийх болно. Өөрөө чинь найз гэж бодож байгаа хүнтэй эсвэл өөрөө чинь ихтгэлтэй түнш бизнесийн хамтрагч гэж бодож байгаа хүн чинь яг өөрөө чинь бодсон шиг чинь өөрөө чинь итгэлийг алдахгүй сайн бизнесийн хамтрагч түнш бас сайн найз байж чадах уу гэдэг сэдвээр үзье. За энэ ялангуяа бизнес эрхэлдэг болон ажил карьер дээр асуудалтай ч юм уу зарим нэг хамтрагчтай итгэл бус байгаа болоод үүнийхээ асуултын хариултыг авч чадахгүй байгаа хүмүүс мань байвал энэхүү тарот мэргээ тодорхой хэмжээгээр ямар нэгэн гаргалгаа авч тус болох байхаа гэж би найдаж байна. Тэрний улмаас би энэхүү бичлэгийг оруулахар шийдлээ. Ерөнхийдөө надад хуваараа үзүүлдэг хүмүүсийн мэс нэг юм айгүй олон проблемууд байдаг л да. Юу гэхээр ингээл бизнес хамтрагчтай залилуулсан холигдуулсан ч байдаг юм уу те, найз гэж бодсон хүн араар нь хуурсан эсвэл өөрийнх нь залуулсан ч юм уу нэгэн санаарсан гэдэг айгүй хэцүү зүйлүүд бас хүний амьдрал тохиолддог. Тэрийг бол үзэж харах шаардлагатай болдог. Тэгээд үүний дараагаар би бас анхааруулах зүйлээ бол хэлдэг. Тийм болохоор өнөөдөр би энэ богино хэмжээний ч гэсэндээ энэхүү тарот мэрэг минь та бүхэн тодорхой хэмжээгээр тустай байх гэж найдаж байна. Тэгэхээр өнөөдрийн тарот мэргийн сэдэв бол таны найз, бизнес хамтрагч чинь итгэлтэй анд үнэнч найз чинь байж чадах уу гэдэг сэдвээр бүгдээр үүсэх болно. Ямар нэгэн хөзөр тавихгүй эдгээр 3 ягаан болор буюу рос кварцаас сонголтоо хийгээрэй гэж хүсье. Зүүн бэлэгтээ найдаад бичлэгээ зогсоож байгаад сонгож болно. 1 дугаар нь 2 дугаар 3 дугаар 1 2 3 дугаар. За дотроо бодохыг хүсэж байгаа хүнээ бодоод нэрийн шивнээрээ тэгээд эхлэндэ гэсэн. За 1 дугаараа сонгосон хүмүүс маань одоогийн бодож байгаа те хүнээ яг итгэлтэй найз чинь бизнес хамтрагч чинь эсвэл сайн анд нөхөд чинь байж чадах уу гэдгийг бодоод бас нэрийг бодоорой. Тэр хүнээ төсөөлөн бодоорой. Тэгээд бүгдээрээ харцгаая. Хамгийн дээд талын хүзэртэй 6 os forge буюу 6 сэлмний хүзэр гарч байж байна. За тэгэхээр ерөөхдөө шулуух байлаа да. Таны бодож байгаа найз чинь бол 2 нүртэй гэсэн үг. Чиний нүүрэн дээр чиний найз юм шиг байдаг боловч тэр дотроо чөтрийн санаа агуулж байдаг гэсэн. Юу гэхээр найзаа гэж хэлээ чанд ашигтай болохоор наалдаж байдаг. Хэрвээ чи бизнес партнераа бодож энэхүү 1 дугаарыг сонгосон бол чи ашигтай болохоор л чамайг сонгосон болохоос ямар нэгэн зүйл буруу ирэх юм бол чамаас холдоод зөвхөн хар амиа хичээгээд яваад өгөх магадлал үнэнч байна гэсэн үг. Замын голдоо замын эцэс хүртэн тууштай чамтай явхад бэрх гэсэн үг. Ерөөдөө энэ зан чанарыг мэдхийн тулд чамдаас тодорхой хэмжээгээр гэрлийн хурд шаардлагагүй л дээ. Юу гэхээр ер нь бол доор ажныг хэдэн сар ч юм уу удаан хугацааны дараа чи энэ хүү зан авирыг таньж мэдэх боломжтой. Яаж вэ гэхээр чи ямар нэгэн асуудалд орсон үедээ. Бас миний мэдсэн нэг зүйл бол юу вэ гэхээр чи энэ хүнтэй нэлээд удаан хугацааны турш найзалж ирсэн. Энэ хүнийг найзаа гэж бодож явсан байна. Энэ хүн бол чиний амьдралд саяхан гарч ирсэн хүн биш ээ. Хоёрын дунд нэлээд хугацааны урт түүхтэй гэж би хараад байна. Урт хугацааны түүх одоорож 2-3 жил ч юм уу те байгаа гэсэн үг. Ерөөдөө хоёр бол илүү их ажил хэргийн хамтрагчууд яг 10 жилийн найз ч юм уу дотны найз гэж бизнес хамтрагч ажил хэргийн хамтрагч байх. Магадгүй тэр хүн чиний чамаас илүү албан тушаалтай те чи найзаа гэж бодож явдаг чиний захирал найз ч үед юм уу эсвэл чи зүгээр л нэг энгийнэг ажилтсан бол чиний найз илүү чамаас албан тушаал өндөртэй мөртлөө чамтай ажил хэргийн санал тавиад хоёр ингэж бизнес хийх гэж байгаа байж болно.
Одоогийн байдлаар хоёр одоо цуг ингээд хамтарч ажиллагаар болоод ч юм уу те хамтраад ажил төлөв хийгээд яваад бүх зүйл ер нь асуудалгүй явж иж болно. Гэтэ явандаа энэ хүнд миний хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэхээр энэ хүн 100% найдаж болох уу гэвэл би үгүй гэж хэлнэ. Ямар нэгэн бурууд бол чамд бүх асуудлаа тохоод сүүлээ хавчаад цухтаад явахаар тийм зан характер энэ хүнээс гарч байна гэсэн. Хамгийн ихэнд дэвэл буюу чөтгөр гэдэг үзэл буусан. Энэ хүн бол хоёр нүртэй, хэнийг ч уяраад чаддаг, үгэндээ оруулж чаддаг, хүн харахад сайн найз шиг, сайн бизнес хамтрагч шиг жүжиглж чаддгаа гэсэн. Чиний хэрэг байхгүй бол чамайг орхиж чадна, чи цаашдаа ашиггүй. Энэ хүнд ямар нэгэн ашигын хувьд одоо ашиг тусаа үзүүлэхгүй бол чамайг юу ч бодохгүйгээр чамайг орхиод явж чадна, бизнест ашиггүй бол хаяад явж чадна, дургуун хөргөл орхиод явж чадна гэсэн үг. Тийм болохоор энэ хүн таны найз бол бизнесийн хамтрагч, итгэлтэй хамтрагч байж чадахгүй нэ, харамсалтай. За ийм байна. За тэгээд ер нь бол товч бөгөөд тодорхой тустаас яриад явчлаа. Ойлгоно z одоо байгаа л энэ. Ерхэдээ миний байгаа ярьдаг үг хүнлэн байгаа шүү. Таалагдахгүй бол үзэхгүй байж болно. За нэг дугаар юм байлаа. Хоёр дугаарынхан бэлнэ. Иймэрхүү урьдчилан сэргийлэх байдлаар би нэг юм мэрэг оруулсан ерөн зүгээр гэж бодож байна. Айгүйх хүмүүс үзээд итгэж авсан андтаа заллуулаад өөр цагдаа сэргийлэх байгууллагаар яваад те хэцүү хүмүүс надад ханддаг болохоор би энэ мэргийг өчүүхэн ч гэсэндээ тус болно гэж найдаж байна. Өнөөдөр миний хувьд бол маш их тийм энергитэй, онгод орсон өдөр байна. Ягаад ч юм би бүр супер онгодтой байна. Хаяа нэг ийм зүйл болт юм аа. Тийм болохоор яг ч би иймэрхүү хатуухан ч гэсэн үнийг хэлэхэр шийдсэн шүү, ойлгоорой. Хоёр дугаар сонгосон хүмүүс минь таараад уншлаа. Эхлээ. Таны найз гэж бодож явдаг хүн чинь, таны итгэл данд гэж бодож явдаг хүн, таны бизнесийн хамтрагч гэж бодож явдаг хүн чинь таны итгэлийг алдахгүй хүн байхаар байна уугүй юу? Харцгаая. Дотроо хэнийг үзүүлэхийг хүсч тэр хүнээ бодож төсөөлөрэй. За. Таны одоогийн найз гэж бодож байгаа хүн чинь бол ерөөхдөө бол тийм ч муу найз, тийм ч муу ажлын хамтрагч түнш биш юм байна. Яг нь хаяа тойн үзэл бодол таардах юм уу те ерөөхдөө энэ одоо хэрэг тоо жишээ авч цуг бизнес хийдэг, цуг ямар нэгэн ажил төрөл хамтарч хийдэг бол найзсан заримдаа хариуцлагагүй хандаж хитрхи ярихтаас алкогол хэрэлж юм уу эсвэл өөрийн хувийн зугаацсан хэлтэй анхаарад хамаг ажлынхаа те одоо хамтын ажлынхаа ачааллыг өөрөө чинь нуруунд дээр өөрүүлдэг байх төлөвтэй харагдаж байна гэсэн үг л дээ. Сул талдаа чийл бүх юм хийх гэж зүдрээд байдаг бол найз чинь заримдаа нэг юм онцгүй зан гаргадаг төрлийн хүн байна л та. Сэтгэлийн чинь санааг чинь зомнох заримдаа цуг бизнес хийхэд бол өөрчн бол сэтгэл дундуур байх зүйл энэ хүнтэй байхад нэлээд гардаг. Эсвэл бизнес хийдгүү эсвэл ажлын хамтрагч түнш биш юм а гэхэд зүгээр сайхан найз нөхдөй харилцаатай байхад чинь те ингээ найз чинь заримдаа нэг амин хувиа хичээх ч юм өөрөө чинь санаа сэтгэлээ зовоох урмын чинь хуглах зүйлүүдийг бол гаргадаг. Хидээч энэ хүний дутагдал боловч энэ хүн бас тийм ч гэж таны хувьд одоо ерөөхдөө бол хүзрийн мэргээр илтгэхэд бол тийм ч муу найз биш юм байна гэсэн үг. Энэ хүн базарын дутагдaltaй тал байдаг, амин хувиа хичээх ч юм уу те уур бухимдын шин төрүүлдэг зүйл байдаг боловч энэ бол 100% үнэнч 100% сайн бүр шилдэг best friend гэж хэлэхгүй ч энэ хүн бол тийм амар урууч шарваад ахаар ч юм уу те тийм бүр муу найзын тоонд орохгүй тодорхой хэмжээнд энэ хүн ихтгэл үзүүлэхэд боломжийн энэ хүн бас таны тодорхой хэмжээгээр найз байж чадхаар хүн байна. Тэгэхээр би энэ хүнийг бол ерөөхдөө алтан дундаж найзаа гэж бол хэлмээр байна. Бас 100% итгэж болно гэхэд хэцүү байна гэсэн үг тийм. Ялангуяа бизнесийн тал дээр ч юм уу
бас урууч шараад явчихгүй ч дандаа нэг юм буруу зүйл хийж дараа нь өөрөө чинь хамаг нуруунд дээр чинь ачааг нь өөрүүлдэг. Хамаг санаа сэтгэлийн чинь стресс төрөх зүйлийг өгдөг ийм дутагдaltaй. Бусдаараа бол би яхав даа гэж хэлмээрэн. За тэгэхээр хоёрдугаараас би иймэрхүү энергийг бол мэдэрлээ таныг ботсон хүний чинь одоо тэ ямархуу хүн бэ гэдгийг би гаргаж ирж байгаа юм шиг. Хамгийн сүүлийн энэ хүзэр сая тунж үлдчихэж байгаа авахсан чинь 80 of once гэдэг энэ хүзэр нэлээ утгатай. Би хэлээд байна шүү дээ. Юм бол нэг чинь л өөр төр чинь өөрүүлчих гээд өөрөө чинь стресс нэмээд идэг талтай гэж. За юм байна. За тэгэхээр 3 дугаарыг сонгосон хүмүүс манд яг дотроо одоо яг хэнийг үзүүлмээр энэ тэр найзгаа гэж бодож байгаа хүн юу байдیں тэрийг бодож төсөөлөөрөөд за тэгээд тарууд мэрэг эхэлцгээе. Таны бодож байгаа хүн, таны найзаа гэж бодож байгаа хүн, таны анд нөхөд, таны итгэл бизнесийн хамтрагч байж чадах хүн мөн үү? Та юу гэж бодож байна? Хүзэр юу гэж харуулах вэ? Худалч найз. Бас ч тийм ч муу гэж хэлэхгүй л. Ерөөдөө энэ найзтайгаа байхад бол хоёрын хувьд бол ер нь бол тий цагийн сайхан өнгөрөөдөг одоо юу хэмтэй их л аз жаргалтай өнгөрөөдөг найз нөхдийн гоё энергийг мэдрэмжүүдийг бол авч байдığım байна гэсэн үг. Ер нь бол халамжтай найз, сайн найз байж чаддгаа. Гэхдээ заримдаа энэ хүн бол тий одоо их өөрөө чинь хийж байгаа зүйлүүдийг огцом шүүмжилдэг ч юм уу те нэг тиймэрхүү зүйл бол гаргадаг юм байна. Гэхдээ бас энэ 3 дугаар сонсон хүмүүсийн минь хувьд болохоор бас нэг сонир мэдээлэл нь юу вэ гэхээр сонирч яхаа хоёр одоогоор найз нөхдийн харилцаатай боловч хоёр биентэй сэтгэлтэй тэр эрэгтэй эмэгтэй найзууд байх магадлал өндөр байна гэсэн үг л дээ. Хоёр жишээтэй. Нэг нь бол ингийн найзууд бол нөгөөх нь бас эрэгтэй эмэгтэй найзууд хоёр биендээ дуртай хараахан хосын харилцаатай болж хэмжээгүй байж болно. Тийм бол тэр хүн чинь бас тэдний чамаа сонирхож байгаа ч гэсэндээ цаанаа өөр хүнтэй романтик харилцаатай байхыг үгүйсэхгүй юм байна шүү. Тийм болохоор тэрийг бас чи мэддэг болохоор ерөөхдөө ингээл найзын хуваар ингээд балансаа бариад яваад байдаг талтай харагдаж байна. Тэрнтэй байхад бол аз жаргалыг бол мэдэрч чаддсан байна гэсэн. Бизнес хамтрагч гэхээс илүү тийм романтик мэдрэмжийг би 3 дугаараас илүү авч байна л да. За хэрэг бизнес хамтрагчаа чи бодоод үзүүлээ гэж бодоход бол ерөөхдөө чамайг амархан шүүмжилдэг ямарваа нэгэн зүйл дээр буруу зүйл гарах юм бол чам дээр хамаг бурууга тогтох юм уу те тийм худлаа ярьдаг өөрийгөө өмгөөлсөн тал руугаа байдаг сөрөг дутагдaltaй найз юм байна шүү. Тэгэхээр бодоорой нэгийг бодож хоёрыг тунгаан үзье гэж хэлээ. Хоёр бие вариант ярьлаа те. Зарим нь бол ингээд найз нөхөд мөртлөө нэг нь сэтгэлтэй ч юм эсвэл хоёр биендээ сэтгэлтэй ч одоогоор найзын харилцаатай байгаад байдаг. Энэ шалтгаан биелээ те. Нэг нь өөр хүнтэй. Чи одоо краштайгаа найз үйж болно те. Краш ч гэсэн мөрлөө цаана найз хүнтэй болохоор чи аргагүй хэрэг ч юм уу ерөн за ингээд найзын харилцаатай бай гэдэг сонголт хийсэн. Бас чи тэгээд краша бас бодож үтсэн байх магадлал бас өндөр харагдчих байна. 3 дугаарыг сонгосон хүмүүсийн маань хувьд бол бизнесийн хамтрагч ч юм уу зүгээр анд нөхдийн харилцаатай хоёр эрэгтэй найз, хоёр эмэгтэй найз байлаа гэж бодоход түрүү миний хэлсэн чинь ямар нэгэн зүйл болоход өөрийнх нь бурууч бай чамаа шүүмжилдэг. Энэ баг зэргийн одоо арга худраар ч юм уу жоохон худлаа яриад явах хандлагатай тийм бас онцгүй зан характер гаргадаг найз байна шүү гэж хэлээ. За үгээрээ өнөөдөр миний богино хэмжээний таны найз мөн үү гэдэг таарад уншлага маань өндөрлж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Та бүхэндээ амжилт хүсье.